13-р бүлэг гэрч хохирчийг хамгаалах. За түрүүн бас сухас дурдгдсан. Гэрч хохирчийг хамгаалах тухай хууль заасан 5 төрлийн арга хэмжээг авахар байгаа. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтай шатнд прокурор, шүүхийн шатнд бол шүүхийн шийдвэрээр тодорхой үйлдэлийг хязгаарлах, биечсэн хамгаалалт авах, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл холбооны хэрэгслээр хангах гэдэг. За дараагийн нэг өргөц онцлог нь түрүүний дөрвөн хамгаалтын арга хэмжээг авах явцдаа прокурор шүүхэн эрүүгийн хэрэг хан шийдвэр сайлгааны зорилтод нийцүүлэн дараах арга хэмжээг бас мөн авч болохоор эрүүгийн хэрэг хан шийдвэр хороолт заасан байна. 1. Нийтэд мэдээллээс гэрч хохирчийг танихад ашиглагдаж болох нэр хаяг ажлын газар мэргэжил бусад баримт мэдээллийг нууцлах, өөрчлөх, арилгах арга хэмжээ авах ийм эрхтэй юм байна. 2. Нэрийн нууцлсан гэрч хохирчийн талаарх мэдээллийг хайх задруулахыг хориглох ийм шийдвэр гаргах эрхтэй юм байна. Прокурор шүүгч. Шүүгээс тодорхой мэдээллийг задруулахыг хориглох хугацаа тогтоож өгөх ийм эрхийг олгосон байна. Прокурор шүүгч. За хамгийн сүүлд нь гэрч хохирчийн нэрийг ил болгон танилцуулах хүртэл гэрч хохирчид зохиомол нэр өгч хамгаалах ийм бололцоотой прокурор шүүхэд олгожээ. Шүүхээс гэмт хэргийг илрүүлэх бусад яллагдах шүүгдэгчийн гэм бурууг нотлох чиглэлээр мэдүүлэг өгч байгаа шүүгдэгч шинжээчийг хамгаалах шийдвэр гаргаж болно гэж энэ хувьд заасан байна. За түрүүний ярьсан хамгаалтаас гадна дахиад шүүх хурлааны шатнд гэрч хохирчийн аюулгүй байдлыг шүүгдэгчийн аюулгүй байдлыг хамгаалах талаар дараах зохицуултууд орж ирэх эхэлж байна. Гэрч хохирчийг шүүх хурлаараа таниханд байцуулахгүйгээр харилцаа холбооны хэрэгс ашиглан шүүхийн хилцүүлэгт оролцуулах ийм бололцоо хуулиараа нэгдсэн байна. Онлайн хэлбэрээр цахим хэрэгслээр өөр газараас өөр өрөөнөөс тэр хүнийг шүүх хурлаанд оролцуулах бололцоо нэгдсэн байна. Шүүх хурлааныхаа тархимаас прокурор нь өмгөөлөгчийн тэр хүнд асуултууд тавьж итгэлцээд оролцох бололцоог нээж өгсөн байна. Ялдагдах шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулж авсан гэрч хохирчийн мэдүүлгийн тэмдэглэл дуу дурсны бичлэгтэй харилцах ажиллагааг гэрчийг байцуулахгүйгээр хийх бололцоог шүүхийн шатнд олгосон байна. За дараад нь шүүгдэгчийг шүүх хурлаанд танхимд байгаа үед гэрч хохирогч мэдүүлэг өгөхөөс татгалцсан эсвэл түүнийг байцуулах үед гэрч хохирогч үнэн зөв мэдүүлэхгүй байх нөхцөл байдал үүсгэх байх юм бол шүүх хурлааны танхимаас шүүгдэгчийг төр гаргах зохицуулт одоогийн зохицуулт хэвээрээ үйлчилж арай жоохон өргөжүүлж өгсөн байна. Одоо зөвхөн хүүхдүүдээр ийм зохицуулт байдгийг нийтлэг одоо шүүгдэгчтэй болгож өргөжүүлж өгсөн ийм одоо онцлог харагдаж байна. За энэ прокурор шүүхийн шийдвэр тусгах арга хэмжээнүүд байна. Аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагыг одоо энэ заахад түрүүн энэ нэг хувийн мэдээллийн нууцлал битүүмжлэх талаарх хамгийн ихэнд та бүдэд харагдаж байна. За өчигдрийн одоо сургалтын дээр яригдсан нэг зүйл бол хамтран ажиллах этгээдээр тогтоох ийм тохиолдол байна. За энэ шийдвэрийг шүүх гаргах. За дараах тохиолдолд гэмт хэрэг үйлцэн үнийг хамтран ажиллах этгээдээр тогтоож болно. Зохион байгуулалтаа гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэгээ илчлэн ирсэн. Зохион байгуулалтаа гэмт бүлгийн үйлдэлсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, эрх бүхий байгуулалтаа хамтран ажиллагаа илэрхийлсэн тэр хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоох юм байна. За дараагийн тохиолдолд нь эрүүгийн одоо хуулийн 19-4 гадаадын тагнуулын алба байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, хордон сүйтгэх ажиллагаанд бэлдэх, манс тэмцэх, төлөвлөлт бодисыг хууль бусаар ашиглах,
террор үйлдэлтэй бид энэ гэмт хэрэглүүдийн хоотод эрүүгүйн тусгай ингээд тайлбар байгаа. Энэ гэмт хэргийг талаар гэмт хэрэгээ сайн дураараа илчлэг ирсэн тохиолдол энэ л идэвхтэй дэмжлэг үйлдүүлсэн тохиолдол эрүүгийн харилцаас чөлөөлж болно гэдэг энэ зохицуултыг хүрээд энэ этгээдүүдтэй хамтарч ажиллаж болох нэ. За эрүүгийн байцаа шийдэх болонд хамтран ажиллах этгээдэд тогтоож болохгүй одоо ялдагдах шүүгдэгчийг заасан байна. За нэгдүгээрт нь эрүүгийн 29-р бүлэгт заасан гэмт хэргийн одоо ялдагч гэх за энэ хүндрэлтний аюул байдлын эсрэг гэмт хэргүүд байгаа. За аливаа гэмт хэргийн зохион байгуулагчийг хамтран ажиллах гэрчээр оролцуулахгүй байна. Хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай авчруулах гэмт хэргийн гүйцэтгэгчийг хамтран ажиллах этгээдээ тогтоож болох. Өөрөөр хэлбэл ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хамтран ажиллах этгээдээ тогтоочвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх учраас энэ хүмүүсд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим хэрэгжинэ гэдэг санаагаар хуулинд тусгацсан юм байна гэж харагдаж байна. Нэгэнт шүүхээс хамтран ажиллах гэрчээ тогтоогдчиход дараах тохиолдолд шүүхэд хамтран ажиллах гэрчээ тогтоох шийдвэрийг хүчингүй болгох санал өргүүлэх тохиолдлыг заасан байна. Хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг бодол болсон тогтоогдсон. Бүрдэн шалгах ажиллагааны явц шат дэмий цаг хугацаа алдаж ургуу өгсөн нөхөр байна. За хамтран ажиллах этгээд мэдүүлэг үүргээс санаатаа биелүүлээгүй өөрөө эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгчөд хөнгөлт идэлчээд энэ үүргээ биелүүлээгүй байх юм байна. Тодорхой гаргаж өгөхөд тохиролцсон эд зүйл баримтчиг бусад баримтыг гаргаж өгөөгүй байх юм байна. За хамгийн сүүлд энэ хүн нас барсан эрчим чадамжгүй болсон тохиолдолд энэ хамтран ажиллах гэрчийн тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно. За энэний дээдлийн энэ гурав тэгэд нас барснаас бусад тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд нэгт нь тэр хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага заавал олгодуулна. Хойч нөгөө хариуцлагаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн. Хоёрт нь дээрээс нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-2 буюу санаатаагаар худал мэдүүлэг өгөх зайлсхийх гэдэг гэмт хэрэгээр дахиж дээрээс нь нэмж эрүүгийн хариуцлага хүлээх ийм одоо зохицуулалт эрүүгийн байцаа шийдэх хуулинд өөрчлөгдсөн байна. За дасан сэргийлэх арга хэмжээ 14-р бүлэг. За та бүгдэд харагдаж байна. Эрүүгийн байцаа шийдэх хуулийн 62-р зүйл 5 төрлийн дасан сэргийлэх арга хэмжээ заасан байдгийг та бүгд мэдж байгаа. Гадагш явахгүй байх баталгаа, батлан даалт, барьцаа, цагдаа хорих, цэргийн ангийн удирдлага, хянан харгалзуулгаар өгөх гэдэг. Өнөөдөр үүсэж байгаа бэрхшээл нь юу байсан юм гэхлээр аливаа гэмт хэрэг үйлсэн сэжигтэй ялгагдагчийг авчирчаад 20 гэхээр 20 хүнсэл байна. За одоо дараагийнх нь яах вэ гэхлээр барьцаа өгөхлээр барьцаа мөнгө байх. За үлдэгдэл 3 үлдэлээ. Тэгэхээр нөгөө хүн сэргийн алба хаагч биш үү? 2 үлдэлээ. 2 үлдэж байгаа үндсэндээ нэг нь батлан нөгөөх нь гадагш явахгүй баталгаа. Хүн олж иргэж баахан шахаж хүн олж ирвэл батлан албад хүн олдохгүй буруу тийшээ авч өгж байгаа нэг гадагш явахгүй баталгаа өгөө тэр чигээр нь алдаж байгаа ийм дүр зураг өнөөдрийн эрүүгийн байцаа шийдвэрлээс харагдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүгийн эрх хан шийдвэрлэх тухай хуулинд дасан сэргийлэх арга хэмжээний дараах төслүүдийг хуульчлан баталгаажуулсан байна. За нэг нь хувийн баталгаа гаргах гэж энэ дасан сэргийлэх арга хэмжээг мөрдөгч прокурор шүүх гуруулаа авах юм байна. Мөрдөгч гэдэг нь өөр дээр хэрэг болоод байгаа. Ялгагдчихыг шүүх шийдвэрлэх прокурор шүүх дээр байгаа шүүх гэдэг санаа илэрхийлж байна. За тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг төлөвлөжүүлэх энэ дасан сэргийлэх арга хэмжээ гагцхүү шүүх авахаар үед заасан байна. За 3 дахь дасан сэргийлэх арга хэмжээ нь хязгаарлалт тогтоох гэдэг дасан сэргийлэх арга хэмжээ. Төслүүд дээрээ энэ зорчих эрхийг хязгаарлах дасан сэргийлэх арга хэмжээ гэж ярьж байгаа нь зорчих эрхийг хязгаарлах ялтайгаа адилхан болчиход байна гэдгээс байнгын хорон дээр чуулган дээр асуудал яригдж байгаа. Энийг хязгаарлах тогтоох гэдгээр
нэрлсэн гэдэг санаа хэлж байна. За барьцаа авах бол хуучнаараа хойшлогдсон байна. Барьцаа авахыг болохоор шүүх юм байна. Тэр бол мөрдөн барьцаатай шатандаа болохоор шүүхийн шатандаа бол шүүх авах юм байна. За цагдам орол алсан сэргийг харах хэмжээ гагцгүй шүүгчийн зарах хэмжээр авах юм байна. За хамгийн сүүлд цэргийн ангийн өдөрлөг хянан харгалзуулах алсан сэргийг харах хэмжээ субъектийн онцлогтой холбоотой хэвээрээ баталгаажуулагдсан юм байна. За энийг тэр бол мөрдөн барьцаатай шатанд болохоор шүүхийн шатанд шүүгч гэж харах юм байна. За энэ алсан сэргийг харах хэмжээний нэг онцлог нь цагдам хорих барьцаа алсан сэргийг харах хэмжээг зөвхөн дангаар нь авах гэж өөр алсан сэргийг харах хэмжээндээ нэмж авахгүй гэдэг санааг хэлсэн байна. Харин хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхэд төсөөлөх, хязгаар тогтоох энэ алсан сэргийг харах хэмжээнүүдийг дангаар нь эсвэл бусад алсан сэргийг харах хэмжээтэй давхардуулан авч болохоор зохицуулсан байна. За ингээд энэ алсан сэргийг харах хэмжээнүүдийг нэг бүрчлэн ямар үндэслэл зорилготой юм бэ гэдгийг бүгдээрээ хальт харъя. За хувийн баталгаа гарах алсан сэргийг харах хэмжээ зорилго нь ерөөсөө эрүүгээр хэмжээтэй байдлаа хэвээ явуулах нөхцөлийг хангах зорилгоор нөгөө гэмтрэг үйлчлэн ядагдагчийнхаа хувийн байдал, гэмтрэгийнхаа шинжийг харгалзаад тэр хүндээ авах юм байна. Хамгийн гол нь нөгөө хүн одоо үүсэж байгаа үүрэг нь дуудлан цагт ирэх юм байна. Хич гэмтрэг үйлдэхгүй байх юм байна. Эрүүгийн байдлаа эрүүгийн эрийг хан шийдвэрлэх саад учруулахгүй байх ийм үүргийг хүлээж байгаа юм байна. Энэ үүргээ биелүүлэхэд тохиолдолд энэ алсан сэргийг харах хэмжээ чангаруулах хөндөрөх болцоо бий болж байгаа юм байна. Уртлын ямар алсан сэргийг харах хэмжээтэй дүүдэж байгаа юм бэ гэж үзэх юм бол ганц шавахгүй байх баталгаа гэхээр бас биш болчиход байгаа юм байна. Энэ дотор хуучны тэр дотор бас энэ зарим үүргүүд нь давхардаад байна. За дараагийн тохиолдол тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхэд төлөвлөсөн алсан сэргийг харах хэмжээ. За энийг одоогийн иргэн байсаа шийтгүүлэлтэй одоо харьцуулахад албан үүргээ биелүүлэхэд төлөвлөсөн алсан сэргийг харах хэмжээ байгаагүй. Энэ нь одоогийн иргэн байсаа шийтгүүлэн заснаар албадлын бусад арга хэмжээний нэг төрөл байсныг алсан сэргийг харах хэмжээ болгож энэ хуулийг төвлөрснөөр онцлог юм байна. За эндээс нөгөө тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах албадлын арга хэмжээ хоёрыг нэгтгэхэд нэг алсан сэргийг харах хэмжээ болгож хуульчлана. За үндсэн зорилго нь бол эрүүгийн эрх хан шийдвэрлэлийг саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор дараах одоо чиглэл төрийн албанд ажиллах нэг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тусах хуулийн этгээдийн өмнөс эсвэл тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх энэ зөвшөөрлийг хязгаарлах албан үүргээ биелүүлэхэд тодорхой хугацаар төлөвлөх саналыг мөрдөж прокурор нь шүүхтэй өгч шүүхийн зөвшөөрлөөр энэ алсан сэргийг харах хэмжээ авагдах юм байна. Яг одоогийн иргэн байцаа шийтгүүлэлтэй адилхан 3 хоногийн дотор нөгөө байгууллагын тушаалтан биелүүлэхийн зохицуул хэвээр нэр нь албадлын арга хэмжээс алсан сэргийг харах хэмжээ нэг англиар зэрлээ өссөн юм байна гэж хэлж болохоор юм байна. За дараагийн алсан сэргийг харах хэмжээнд хязгаар тогтоох буюу хамгийн ойлгомжтойгоор нөгөө зорчих эрхийг хязгаарлах алсан сэргийг харах хэмжээ гэдэг агуулгаар. За энэ дотор эрүүгийн эрх хан шийдвэрлэхээс саад учруулахгүй байх, гэмт хэрэг үйлдэлээс өрсөн сэргийлэх зорилгоор нэг тогтоосон газар нутаг дэвсгээс гарч явахыг зориулах шийдвэр гаргах юм байна. Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах юм байна. Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зөрчихийг явагдагч даалгаж энэ алсан сэргийг харах хэмжээд прокурорын саналыг үндэслэж шүүх шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. За энэ шүүхийн шийдвэрт ялагдагч хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавина гэдэг ийм зохицуулалт байна. Гэхдээ энэ нөгөө гар орооныхаа нэг электрон говийг хэлж байгаа. Энийх нь нөхцөл болцоог яаж бүрдэх юм? Одоохондоо бүтэн шалгалт байгуулах ийм болцоо байхгүй гэдгийг хэлж байгаа. Цаашдаа энэ одоо болцоог энэ холбогдох байгууллагад хангаж өгөх байлгүй гэж хэлж
байна. За энэ үргээ зөрчих юм бол талсан сэргийг харах хэмжээнд хян тавьж байгаа байгууллага өндрүүлэх талаар өөрчлөх талаар асуудал тавина. За байцаа талсан сэргийг харах хэмжээ уртлын иргэн байцаа шийдэх хуулиас уртлын энэ одоо өвчин төгөл дээр байгаа иргэн байцаа шийдэх хуулиас нь одоо бол барьцаа гэдэг ерөнхий үгээр хэмээлсэн байдаг. Тэгээд энэ одоо хуулийн дээр мөнгөн хэлбэрээр гээд гацгүй мөнгийг заасан байна. Энийг төгрөг болон валютаар гэдэг бас тодорхой хэмжээний холбогдох журмууд нь гаргалаа зохицуулах байдгүй. Энэтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор энэ дараагийн слайдээр гарч ирсэн. За төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа хэрэг дээр шалгагдж байгаа ялагдах шүүгдэгчийн талаар өмнөөс барьцаа гаргахыг хоригдсон. За барьцааны хэмжээг гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзаж тогтооно гэдэг одоогийн зал хэвээрээ өгөөд одооныхтай адилхан бүтэн 8 сараас хэлэх гэдэг. 500, 300, дундуур нь 400 гэдэг ч юм. Өөрөөр хэлбэл энэ барьцааны хэмжээ маань үндсэндээ үйлсийн гэмт хэргийн шинж хувийн байдалд огсон. Тэр үгээр мэдүүлээгүй байхад улсын орлого болоход нөхөн нөлөөлөл үзүүлэх хүсэл байх шаардлагатай. Тэр хүн төрний охиролтой иргэдээр нэг секторны барьцаа авч яах юм. Тэр хэрэггүй асуудал чойрох гэж байгаа гэсэн санаа эндээс хэлэх гэж байна. За барьцаа татсан сэргээл харах хэмжээ авагдсан бол ерөөсөө шүүх прокурорын дуулсан захирал саадч өвчрүүлдэг ийм үргийг хүлээ. Энийгээ биелүүлээгээ тохиолдолд улсын орлого болон энэ барьцааны мөнгө тусгай дансанд байршуулна. Одоо цэв савндаа юм эсвэл найздаа хадгалж, хажуудлынхаа өрөөнд хадгалж огт болохгүй байна гэх санааг хуулиар харагдаад тусгай дансанд гэж хийж өгсөн байна. За дараагийн тохиолдол барьцаалуулагч буюу би 550 сая төгрөгийн барьцаа өгсөн юм. Одоо энийгээ буцааж авъя гэдэг ингэж эргэж буцчих юм асуудлыг хуулиар хоригдсон байна. Хэрвээ барьцааныхаа мөнгийг буцааж авах хүсэл гаргасан нөгөө этгээдийн дасан сэргийг харах хэмжээг өөрч цагтан үнэлэлт болно гэж хуулиуд бүр бичээд өгч. Тэгэхээр тэр эрүүгийн эрх хян шийдвэр ажиллагааны явцад барьцаа дасан сэргийг харах хэмжээ авагдсан хүн шүүгийн шийдэл цагаатах тогтоол гартал тэр барьцааны мөнгө хөдлөхгүй байх ийм нөхцөл байдал үүссэн байна. Эсвэл зөрчөөд улсын орлого болон эсвэл үргээ биелүүлээд шүүгээ шийдвэрлэснийхаа дараа мөнгөө буцаад авах ийм одоо санаагаар хуулиуд тусчээ. За одоо бидний хамгийн их өчтөрөөс хойш хэл захтнаад анхаарал байгаа асуудал мэдээж нь цагтан бол дасан зэрэг арга хэмжээ. Одоогийн иргэн байцаа шийдвэрүүдийн 68 дугаар зүйл цагтан хорих үндэслэлийг заасан байдаг. За энийг зөв багцаагаар хэлье та. Хүнд онц хүн гэмтэргийн сэжигтийн ялгагдчих гэхээр одоо иргэн байцаа шийдвэрүүд заасан дараа энэ ангиллын гэмтэрг үлдсэн байх юм бол автоматар цагтан хорих юм байна гэдэг санаа гарч ирдэг. Хүнд онц хүн. Тэгээд дээрэс нь удаа дараа яа шийдэгдсэн этгээд онц ангилтай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол гэдэг нь гэмтэргийн ангиллал харгалзахгүйгээр цагтан хорих үндэслэг 68-ийн 1 дээр ингэж хөлж өгсөн байдаг. 68-ийн 2 дээр заахтаа хөнгөн хүндэтгэл гэмтэрг үйлс итгэхэд нэгдүгээр нь дасан сэргээл харах хэмжээгээ өртсөн байд 3 үндэслэлийг тавьсан байдаг. За энэ нийтлэг гэмтэргийн ангиллаас шалтгаалсан энэ цагтан хорих дасан сэргээл харах хэмжээний энэ нөхцөлийг энэ эрүүгийн хян шийдвэр ажиллагаанаас үндсэндээ өөрчилсөн. За энэ яаж өөрчилсөн бэ гэдгийг харъя. Шүүх дараах үндэслэлээ аль нэг нь байвал ядагдчихыг цагтан хорих шийдвэр гаргав. Нэг эрүүгийн хян шийдвэр ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан. Одоо таамаглалаар энэ хүн завдсан гэж шүүхтэр очих юм шүү өмнөөс уучлаарай. Өмгөөлөгч танд ямар баримттай? Болохоор танд ямар баримт вэ? Орон зайлсан гэдэг нь юу анхаарч байгаа?
завсан гэдэг нь юугаар нотолж байгаа гэдэг энийг нотолж чадахгүй энэ үндслээр хүн хорж чадахгүй болж байна гэсэн үг. Тийм учраас заавал үндсэл бүхий баримтуудыг эндээс нэгч чинь шүү. Хоёрт шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч тэр хамтран одоо үйлчлсэн хүнийг дарамтлсан, сөрдүүлсэн тэдгээрийн болон өөрийн амьнаас эрүүл мэндэд аюул учруулах үндсэл бүхий баримт мэдээлэл байгаа бол дахиад нөгөө одоогийн иргэн байсан шийдвэрүүдний олон зайлж болчихгүй, саад учруулж болчихгүй, дахин хэмтрэгүүлж болчихгүй гэдэг дандаа нөгөө таамаглалаар буюу тасан зэрэгэл арга хэмжээ аваад байсныг дандаа үнэлэхгүй баримтлуулаад хөлтлөсөн байна. Энд ашуу эндээс дэлгэрүүлээд одоо харах юм бол ялагдагч өөр гадуур одоо шалгаснаар тэр хүний аймаас нь гэсэн тодорхой эрсдэл байгаа бол тэр хүний цагтан хорж болно гэдэг санаа хүртэл энэ өгүүлбэрээс эндээс тусгагдсан харагдаж байна гэсэн. Би хоригдчихвол гэж хандчихдаг. Тэгэхгүй дээсээ балах юм байна, энэ чад хийх юм байна гэх юм бол энд үндэслэл нь тусгагдсан байна. Урд насны дасан зэрэг гарах хэмжээгч өртсөн шүүх прокурорын мэдээлэл хуудасаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж. Одоо манай мөрдөгчнөр дуудлаа ирээгүй энэ ямар нэгэн хууль зүйн үр дагавар гаргахгүй. Прокурор хавллаа прокурор нь дууд хуудасаа бичиж өглөө дахиад нөгөөдхөө авч өглөө үл тоолоо тэгвэл шүүхээрээ алдаа ирүүлэх хэмжээ гаргаж авч байгаа зэгсээдлийн жигтж авчиж байгаа энэ үндслээр аваад цагтан матасан сэргийл гаргах хэмжээ үндсэл болгоод өгсөн байна гэж харсан. Уучлаарай нөгөө жоохон тайлыг чиглээд байгаа болохоор хэрэггүй хүмүүсээс сэргийлж байгаа шүү. За энэ дөрвөн үндслээр цагтан матасан сэргийл гаргах хэмжээ авах юм байна. Эндээс ганцхан зүйлүүдийг манай мөрдөгчнөр үндсэл бүхий баримтууд цуглаж прокурордоо өгөх юм байна. Тэрийн няцах баримтуудыг өмгөөлөгч гаргаж тавих юм байна. Энэ мэтгэлцээний дундаас шүүх шийдвэрээ гаргах юм байна гэж гол концепц нь болж харагдаж байна. За энэ хуулийн дээр бас тусгагдсан нэг зүйл бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 ялын хэмжээ 8 жил түүнээс дээш 20 хал амдуулахаар заасан гэмт хэргийн ядагчийн хувийн байдал үүдэлсийн гэмт хэргийн шинжийг харгалзан цагтан хорж болно гэсэн гарч ирж байна. Бүх насаар нь 20 хялтай хүнийг гадуур нь энэ дээрх дөрөв үндэслэл байхгүй явуулаад тэрхүү тэр бүхэн бүх насаар нь 20 хал авах юм чинь савнд нь хийж болно гэсэн. Одоогийн хуулийн бас концепц энд бас уламжлалтан хадгалагдсан байна. Гэхдээ босгон нь нэлээд өндөр байна гэдгийг бас та бүхэндээс харж байна. За одоо цагтан хамт дасан зэрэг харах хэмжээний хувьсаар бид нэр эрүүгийн байцааш гэдэг хуулийн 69 дугаар зүйлээр сэжигтийн цагтан орох дасан зэрэг харах хэмжээний хувьсаа 14 хоног хүртэл байна. Ядагдагчийг хойж мөрдөх хугацаа 2 сар байна гэдэг ингээ үндсэн хувьсаануудыг заасан. Энэ эрүүгийн хэрэг хэмжээтэй тухай цагтан орох хугацаа үндсэн 1 сар байна гэж орж ирлээ. Өөрөөр хэлбэл эндээс сэжигтэн цагтан орох дасан зэрэг харах хэмжээ огт авахгүй юм байна гэдэг концепц гарч ирж байна гэсэн. Түрүү энэ гадаа цайлаа явж хахад нэг хүн хэлжээ. Бид нэр ярьж байгаа. Бид эрүүгийн байцааны шийдвэрлэхийнхаа хэрэг хэмжээний ажиллагааныхаа үе шатыг бас нэлээд зөв хийх хэрэгтэй юм байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаар прокурор шүүх гэдэг ингээд хуулийн дээр биччихээр заавал хэрэг бүртгэлд явах хэрэгтэй юм шиг ойлгогдсон байна зарим хүмүүс. Одоо хэрвээ энэ хэрэг бүртгэлсэн хүн газар дээрээ баригдсан. Эсвэл тэр хүн тодорхой байгаас хэрэг бүртгэл буюу хэрэг бүртгэлтийг хэрэг нээхгүйгээр шууд эрүүгийн хэрэг үүсэж ядагдчих татаж болно. Ийм учраас хэрэг бүртгэл одоо ч гэсэн заавал сэжигтэн байж байгаа ялгч болох шаардлагагүй шүү дээ. Бас одоогийн эрүүгийн байцааны шийдвэрлэлээр ч гэсэн шууд ялгцчихад татаад шууд 2 сар хорж болдог. Одоогийн эрүүгийн байцааны шийдвэрлэлийн концепц. Сэжигтэн гэдэг хүнийг л цагтан орох дасан зэрэг харагдаж байгаа. Одоо манай эрүүгийн байцааны шийдвэрлэлийн ганц проблем
эрүүг хэрэг үүсэх үндэслэл ийм хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул гээд тэс өөр үндэслэл аваачаад эрүүг хэрэг үүсгэх чинь тэгээ аваачаад цагтан хорцсныхаа дараа 14 хоног нь дуусчих 15 хоног дээрээс нь ялагдчих байх хэрэгтэй учраас автоматар ял болсоод баримт байхгүй хаад ингээ өмчлөхгүй цааш нь ингээ ороход байдаг ийм зовлон байдаг. Энэ эрүүгийн хэрэг хангалттай станы явцад эрүүгийн хэрэг үүсгэж ялгчаад авснаас эхлээд нэг сараар хорих юм байна гэдэг концептэндээс гарч эхэлж байна. За ингээд нөгөө эрүүгийн хөлд одоо заасан хорихлынхаа хэмжээнээс шалтгаалаад сунган энэ цагтаар талсан зэрэг харах хэмжээ эрүүгийн хөл хорих халын дээд хэмжээг 5 жил хүртэл хорих хал ондуулахаар заасан гэмт хэрэг 12 сар буюу нэг жил одоо энэ нийт хугацаа гэж байгаа учраас нэгийг доторын шингээхлээр нэг дээр нэмэх нь 11 гэдэг ингээд үндсэндээ нэг жил энэ үнд хорих юм байна. Цагтаа болсон зэрэг харах хэмжээ авах юм байна. Хоёрдугаар нь хорихлын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар ондуулахаар заасан гэмтэр 18 одоо сар буюу нэг дээр нэг нь 17 гэж одоогийн эрүүгийн байцааны шийдвэр хөлбөр үндсэндээ онцгой гэмтэрнээр 24 сар гээд дээрээс нь 8 төрлийн гэмтэрдээ 6 сарыг нэмээд 30 сар хордгийг энэ дээр 18 гэж өчээд доотлолт нь 6 сар гээд 20 халын хугацаа 6 сараар багассан байдаг. Одоо шууд бичиж авч байгаа л энэ дээрээс ийм ахын асуух гэдэг шиг. Яг амжилтын бэ гэж асуух гэдэг шиг. За би энд ганцхан тайлбар хэлье. Хүсчээд эрүүгийн хуулийн концепц нь гэмт хэрэг болгонд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэн гэсэн концепц батлагдсан. Яг энэтэй холбоотойгоор эрүүгийн байцааны шийдвэр хуулинд бичигдсэн нэг залт бол эрүүгийн хэрэг олон үйлдэлтэй олон гэмт хэрэг үйлсэн этгээдүүдийн хувьд дууссан хэрэгээс нь тэр хэргийг шүүхээр шийдвэрлэх болцоо гараад ирсэн учраас одоо хуучныхантай адилхан нөгөөдхөө одоо энэ чи одоо яана одоо 20 хугацаанд дууслаа гаргаж авдлаа гэх юм байхгүйгээд нотгосон хэрэгтэй нь авчаад шүүхийн шийдвэр гаргуулад нөгөө хүн маань 20 халын ажиллаж байхад дуудлагаар өчиг авшаа шүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх газараа тавьж байгаа. Одоо үлдсэн тухтайх нь одоо нотлох тэр бололцоос гарч мэдээ цагтаар болсон сэргээл гаргаж хэмжээ авагдсан 20 хал эдэлсэнийг ойлгодог. Тэнцүү байг гэж та бүгд мэдж байгаа. Яг энэтэй адилхан дахиад нэг асуулт та бүхэнд хийж байгаа. Одоогийн эрүүгийн байцааны шийдвэрлэл шүүхийн шатнд шүүгдэгчийг одоо цагтан хорсон энэ хугацаанд орд тоолох юм уу гэдэг бөө эцэст төгсгөлгүй маргаан бас явдаг. Тэгэхээр саяны миний хэлсэн тайлбар энэ одоо ганцаар гарах байх. Одоо энэ бол ярлагдагчаар 20 минут хугацаа гэдгээр нь одоо хуучинтай адилхан томьёолгдсон байна гэдэг хэлхэн зүйтэй байна. За нөгөө 6 сар нэмж одоо сонгох хэрэгүүд нь хөндрүүлэн үзэх нөхцөл байдлаар хүний санаа таалах, тулгайлах, хорлон сүйтгэх, төрлөөр нь устгах гэдэг үгсэндээ 4 гийн тэргийг одоо 24 бусад 8-аас дээш жил одоо 5-аас дээш жил тийм үү энэ байгаа нэг 20 хугацаа 18 сараас хэтрэхгүй байгаа байна гэдэг. Энд нэг зохицуулт орж ирсэн байна. Нэг хэрэг дахин эсвэл тусгаарлагдсан. Нэг тэгсэн хэрэг шинээр цагтан хоригдсон бол өмнө цагтан хоригдсон хугацааг бүгднийг нэмж тооцно гэдэг зохицуулт. Бид нар бол амьдрал дээр хэрэгждэг хуулинд бол байгаагүй ийм одоо зохицуулт өөрчлөгдсөн байна. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр эрүүгийн хэргийг нэгтгэх удаахгүй болж байгаа юм гэсэн дээ. Аль болохоор хэрэг болгонд нь байцааллыг хийгээд хэрэг болгон дээрээ дугаад юмнуудыг наваад одоо манайх нөгөө өргөдлөөс нэгтгэсэн юу байл ингээд дараад нь тусгаарлах гэж аяа болох юм шүү дээ. За цаашдаа. Цагдаа талсан зэрэг харах хэмжээ хориглох ийм одоо хуулийн заалт байна. Цагдаа талсан зэрэг харах хэмжээ хүчингүй болгож судлагдсан ялгагдагч өргөдөн цагдаа хоригдсон үндэслэл дахин цагдаа талсан зэрэг харах хэмжээ хориглолоо гэдэг. Яг өгүүлбэр нь болох юм шиг боловч санаа нь
ажлын хэсгээр ярьсан дээр эрдэнэ гэдэг ялагдагчийг оргон зайлахыг завдсан гэдэг үндслээр бага материал бүрдүүл ярьж хоригдсон шүүх энэ дээр галсан сэргийг харах хэмжээг аваагүй. Гэтэл 7 хоногийн дараа яг нөгөө үндслээр нөгөө баримтуудаа авчид дахиад хорих гэж оролдох юм бол энэ чинь шүүх хүлээж авахгүй юм шүү гэдэг ийм санаа. Эсвэл цагдаа галсан сэргийг харах хэмжээг авчаад тодорхой нотлогдоогүй тэр үндсэл нь арилсан гэж шүүхээс суулцсан тохиолдолд буцаагаад нөгөө үндслийг мөрдөгч прокурор тавих юм бол энэ тохиолдолд цагдаа арга боломжгүй байна гэдэг санааг ингээд ичжээ. За одоогийн иргэн байцаа шийдвэрлэн дээр байдаг л зохицуулалтаа юм л да. Өсвөр насны ялагдагч бүхэл хүүхдтэй эмэгтэй ялагдагч ямар ч олон ялагдагч бичсэн. Жирэмсэн ялагдагч. Төрөний ярьсан нөгөө үндслэл байхгүй бол үндслэл байвал оргон зай насан зэрэг гарах хэмжээгээ зөрчил дахин гэмт хэрэг үйлдэл цагт хорж болно гэж нөгөө талаас энийг хоригдно гэж байгуулж үндслүүд нь гараад ирэх юм бол хорж болох юм зохицуултууд урдлын иргэн байсан одоогийн иргэн дэвштэйгээс ажилламаар үйлчлэгдсэн байна. За энэ дээр хугацаатай холбоотой шүүх 24 цагийн дотор шийдвэрээ гаргах юм байна нөгөө хүний чинь асуудлаа. За зөвшөөр. За ялагдагч талхан зэрэг харах хэмжээ авах. Дээрээс нь зорчхийг хязгаарлах нардалтай талхан зэрэг харах хэмжээнд шүүхэд хүслийг гаргаад за ингээд товоо зарлж прокурор өмгөөлөгчтэй мэдэгдээд шаардлагатай хүсэл гаргасан тохиолдолд ялагдагчийг бас өөрийн оролцож болохоор зохицуулсан байна. Шүүгэн хилцүүлэгт ялагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж явах зохицуулсан. Заавал нэг өмгөөлөгч байх ёстой гэж зөвлөж шийдсэн байна. Томилогдсон өмгөөлөгчтэй ирэх сулан багшийн ярьснаар сонгож авсан өмгөөлөгчд одоо хүрэлцэн ирэх боломжгүй томилогдсон өмгөөлөгч оролцуулаад тухайн одоо ялагдагчийн ирэх шиг хамгаалах зохицуултыг өөрөнд шийтгэж өгчээ. За одоогийн иргэн байцаа шийдвэрлэлд насанд хүрсэн хүний цагдаа орсон тохиолдолд 24 цагийн дараа насанд хүрээгүй сэжигтэй ялагдагчийг цагдаа орсон тохиолдолд 12 цагийн дотор гэр бүлийнхэн гишүүн эцэг эхтний өмгөөлөгчдийн нийлүүлнэ гэдэг ийм зохицуулт байдаг. Энийг энэ арай биш юм байна гэж өөрчилсөн байна. Ялагдагчийг цагдаа орох шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор хорсон талаар нь гэр бүлийн 18 наснд хүрсэн хүнд нь өмгөөлөгчд нь хэрвээ гадаадын иргэн байх юм бол дипломат төлөөлөгчийн газарт нь тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй бол гадаад харилцааны эрхлэл асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдэгдэх юм байна. За ингээд энэ одоо цагдаа орох тасалж хэрэгэл харах хэмжээ авсан тохиолдолд шүүхийн харьяалах нутаг эзэгчт нь тэр үнийг цагдаа орохоор заан гэж газрын нэг гэж тоочны бичиж өгсөн юм зөвлөл байна. Харин дараах тохиолдолд прокурорын саналыг үндэслэж цагдаа орох байрыг өөрчилж өөр одоо цагдаа орох байр шилжүүлэхээр шийдвэрлэж болох ийм одоо зохицуултыг хийсэн байна. За энийг тав дэлгүүрээр харах юм бол авилга зохион байгуулалт гэдэг ч юм уу энийг тав өшөө хуулийн дээрээс дэлгүүрүүлээд хойноос хурлах хөтлөгч маань нугаар хэцүүтэй байлаа. Ингээд үндсэндээ 4 сэдвээр 8 одоо бараг шахуу бүлгээр цаг 30 минутын хугацаанд багтааж ярих нь үнэхээр хэцүү байлаа. Тэгээд та бүгдийн гар дээр гараа авах тараагдсан байж тэр өдөр айл болохоор дэлгэрүүлж бичих манай гараа авах бэлгсэн хүмүүс зорьсон. Асуух гэдэг асуултууд нь бас нөгөө талаас дараагийн одоо хүмүүсийн ярих ярианаас
одоо сэдвүүттэй ингээд хагаад бүх хичээлээ заачиж чаад ингэх юм бол бид нэг системтэй мэдлэгд очиж дараа нь асуулт нь бэлэн сайхан болох юм байна гэж. Тийм учраас өөрөө би энэ сургалтанд сууж байгаа. Аливаа нэг хичээлээ орсны дараа оролцогчдоос саналаар бичгээ гаргаад тэрийг нөгөө сурч багштай өгүүлээд нэгээ дараагийн сургалтын гарын авалгаа гаргахтаа юм уу эсвэл тусад нь хөдөө нутагт асуудлаар нэмэлт бас тайлбар өгөх юм бол илүү одоо ингээд асуугаад эхлэх юм бол 10 12 гээд дараагийнх нь хичээлүүд хойшоо сумах ийм эрсдэл үүсэж байгаа юм байна. Ингээ анхаарал тавьсан явбал баярлалаа.